Энэ зөвлөлийн гол зорилго нь төр хувийн хвшил иргэний нийгмийн байгууллагуудын уялдаа холбоог л хангах үндсэн зорилготой шийдвэр гаргах төвшөнд иргэний нийгмийн байгууллагууд бизнес хувийн хвшлийн байгууллагуудын үгийг сонсдоггүй. Шийдвэр гарсны дараагаар шийдвэрийг иргэний нийгмийн байгууллагууд, хувийн хвшлийн байгууллагууд мэдээгүй явах явдал илбэг байдаг шүү дээ, тийм ээ. Шийдвэр гаргахдаа бид бизнесийн иргэний нийгмийн байгууллагууд төдийлөө асуугаад байдаггүй, шийдвэр гаргах тохиолдол олон байна. Бидний гаргасан шийдвэрийг иргэний нийгмийн байгууллага, бизнесийн байгууллагууд мэдэхгүй яваад тохиолдол. Энийг л одоо аль болохоор багасгах зорилготой хэрэгжиж байгаа төсөл. Тэгэхээр манай энэ зөвлөлд бол иргэний нийгмийн байгууллагууд, төлөөллийн байгууллагууд, бизнесийн байгууллагын төлөөлөлд оролцож байгаа. Тэгээд одоо бол бид яаж ажиллах вэ? Яаж хамтарч ажиллах вэ? Шийдвэр гаргах төвшөнд яаж хамтарч ажиллах вэ? Гаргасан шийдвэрийг одоо хэрэгжүүлэх, сурчлахад яаж хамтрах юм гэдэг дээр л одоо чадваржуулах сургалтууд явагдаж байна. Бид одоо сургалтаар олж авсан мэдлэг мэдээлэл бодит амьдрал дээр хэрэгжүүлэх л одоо шаардлагатай болоод байна.